Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ бид яг одоо Хангаан хотны баруун талд Сүүл эмнэлгийн зүүн талд байрладаг Өвдө худалдааны төв дээр ирж гисэн байна. За тэгэхээр уг худалдааны төвийн 3 болон 4 давхарт 1-р сарын 21-ээс 2-р сарын 17-ныг дуустал өвлийн хишиг Монгол цагаан сар үзэсгэлэн худалдаа явагдах юм байна. Тэгэхээр бүгдээрээ одоо дотгошоорж ямар бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа талаар танилццгаая. Манай баялаг хангаан Говьтууд анхны үзэх судалдаанд анх жилдээ оролцож байгаа. Манай сэтүүд нь болохоор 110,000-аас 480,000 хооронд янз янз одоо хүүхд залуучуудад зориулсан. Аралд нь болохоор 30,000-аас 45,000 хооронд сүү, чипсэн, үрлэн, ингийн арц ингээд янз янзын харуулал байгаа. Манайх Говьт маркетын өвлийн шиг үзэсгэлэн худалдаанд 2 дахь жилдээ оролцож байгаа. Үндэсний хувьцаараа оролцож байгаа. Дээлнүүд нь 45-аас хулаад хамгийн дээдлээ эрэгтэй хүүхдийн дээл 160,000 төгрөгийн үнэтэй байгаа. Тэгээд уужнууд нь 90-ээс 95-ийн хооронд л байгаа. Компани 2013 оноос хойш тасралгүй үйл ажиллагаа явуулаад 10 төрлийн бүтээгдэхүүн, нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Бүгдээрээ манай дандаа дотоодын бүтээгдэхүүн мөгөд манай шууд өсөлтөө худалдааны өгөрлөөр дандаа үйлдвэрийн үнээр худалдаалагдж байгаа. Хамгийн бага нь болохоор 2,000 төгрөгнөөс хамгийн дээд нь бэлгийн багц болох 27,000 төгрөгийн хооронд байгаа.